За жижигтүгийн спортоос олж авсан зүйл бол сахилга бат. Тэгээд энэ зүйл маань бас миний амьдралд дүүнрээ сургах, дүүнэртэй үлгэр дуурайлал болоход их нөлөөлсөн зүйл. За нэгт бол сахилах бат, хоёрт шийдвэр гаргах чадварыг бол хамгийн их зааж өгсөн гэж үздэг. Би нөгөө natural багасаа ер нь шийдвэр гаргах тал дээр юм уу байсан. Тэгээд тэр кендод хичээлснээс хойш шийдвэр гаргалт сайжраад одоо улам шийдвэр гаргах чадвар маань сайжирч байгаа гэх юм уу. Одоо ингээ хит ядарсан ч юм уу тиймэрхүү үед нь бол бие яаж контролдох уу яаж ингээ зөв авч явах уу гэдэг тал дээр нь бол айгүй их зүйл юм сурсан. Тэгээ ер нь бол айгүй их стресстэй дэдэг төрлийн хүн. Одоо ингээ зүгээр энгийн байгаа орчноосоо ч юм уу айгүй их стрессийг мэдрээд байдаг болохоор тэгээ ер нь бол стрессээ гадагшлуулаад яг яаж энийг хүлээж аваад яаж ингээ хариу үзүүлэх үү гэдэг тэр нь бол амар их том ахиц төвшил болж ирсэн. Юу баярлсан үед хит нөгөө эмоционаллаад нөгөө эсвэл хит унсан үед хитрхээ overthink хийгээд тэрэн дээрээ жоохон ихэндээ алдталц тэр хамгийн том сургамжууд тест. Стейбл байж чадахгүй, доктортой байж чадахгүй. Миний хувьд бол өөрийгөө ялах нь өглөөс ирэхээс эхэлдэг. За миний хувьд бол өглөөс ирэх амар хүндрэлтэй маш хэцүү зүйл санагддаг. Тэгээд жижигтүгийн спортоор хичээллэж эхлээд ер нь бол өглөө эрт сэрж сурсан. Тэгээд яг спортоор хичээллээд жилийн дараа миний бодол яг тамирчин болж чадхаар төвшөнд ирсэн. Эгоогоо дарах гэхээс илүү контролоо сурах юм уу? Ер нь бол хүнд амар олон эмоционал байгаа штэ. Мэдрэмжүүд тэрийг мэдрэхгүй байх гэж байхгүй штэ. Тэрийг яаж контролдох вэ гэдэг тэр юмыг сурж байгаа. Сурсаар явж байгаа тий. Миний зорилго би бол жижигтүгийн спортын ер нь хамгийн том өндөр оргил нь хаана вэ? Би яг тэнд очихыг зорж байгаа. Тэгээд тэр зорилго маань ер нь бол миний спорттой үлдэх ганц шалтгаан. Анх манай аав маань надад санал болгож исэн. Тэгээд би бодоод үзэхэд одоо миний бие махбод илүү булчинлаг, бусад охтуудыг бодвол нэлийн булчинлаг, том тиймэрхүү болохоор би за ер нь барилдаад үзье да. Бас жоохон чанстай ээж магадгүй гэж бодоод тэгээд нэг өдөр яваад үзье гэд явж исэн. Кендо за ер нь бол одоо миний амьдралын одоо ингэ хэм маяггүй шүү дээ. Тэрэнд бол ер нь бол аюу тодорхой хэмжээнд ер нь бол нөлөөсөн. Одоо жишээ нь кендоч нь бол давхар ер нь бол аюу нэг тийм орилдог, нэг тийм аюу өвөрмөц спорт шүү дээ. Тэнгүүд ингээд орилоод ирэхээр ингээд хүний амьдрал стрессийн түвшин ч гэсэн ер нь бол ингээд багасаад ирнэ. Тэрнээсээ гадна тэгээд ер нь бол бас юмыг ингээд хувцаа ч юм уу, өмсгөлөө ч юм уу илүү ингээд цэвэрхэн нямбай ч юм уу өмсгөх тал дээр ер нь бол нөлөөсөн шүү. 23 онд UNC-д нэгснээс хойш кендод одоо бидний кендо сурчлах боломж олдсон. Тэгээ тамирчдын тав өссөн ер нь багш шавнар бүх хүмүүсийн аль ч төвчний хүмүүс арай тийм урамтай, тэгээ гоё юм зоригтой, meaningful утгатай болж ирсэн гэх юм уу. Тэгээ одоо тэрнээс хойш гоё дандаа өсөлттэй явж байгаа.